Playtime Festival 2026 оны ирэх 26 оны ирэх 7 дугаар сарын 2-оос 4-ний өдрүүдэд Playtime хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. За энэ жил 21 улсын 123 хамтлаг уран бүтээлчийг нэг тайзан дээр нэгтгэхэр болжээ. 24 жилийн түүхэнд хамгийн өндөр төсөвтөөр зохион байгуулагдж байгаа энэ удаагийн фестивал нь өргөтгсөн хөтөлбөрөөс гадна олон улсын продакшнлын дизайны багуудтай хамтран ажиллаж байгаагаараа онцлог болох юм байна. Фестивалийн энэ жилийн онцлог нь олон улсын продакшн болон дизайны багуудтай хамтран ажиллаж байгаа явдал юм. Тайз, орон зайн шийдэл, визуал орчныг шин төвшөнд хүрэхээр ажиллаж байгаа бөгөөд үзэгчдэд илүү чанартай, аюулгүй, тав дахтай орчныг бүрдүүлэхийг зорж байна. Тухайлбал тайз болон орон зайн концепцийг Японы архитектур, гэрэлтүүлгийн дизайнер Jiro Ento болон Soy House студио ажиллаж байгаа бол Нидерландын Rennie студио визуал орчны шийдлийг хариуцсан ажиллаж байна. Энэ жилийн гаргасан лайнап бол хамгийн их өндөр төсөвтэй лайнап байсан. Яагаад гэсэн бэ гэхээр бид нар Азийн топ 5 фестивал болохын тулд бид нар ялчгүй ингээд мөнгө зарцуулах ёстой. Тэгж энэ дэлхийд те одоо өндөр үнэлэгддэг юм артистуудыг авчрах ёстой. Тэр хэмжээний эслийг бид нар бол гаргах ёстой. Тэгээд бид нар энэ жил бол тэгж одоо маш өндөр хэмжээний төсөв гаргаж бол фестивалыг хийсэн. Нөгөө талаас болохоор энэ авчирж байгаа энэ артистууд бол яг нарийнда харуул яг хөгжим нэлээд ухаж сонсдог, хөгжим их сайн мэддэг хүмүүс бол энэ их гоё лайн ап ингэж харна. Хөгжмийг мэддэггүй их өнгөцгөн сонсдог хүмүүс бол энэ ямар ч таньдаг мэддэг артист байхгүй байх гэж хэлэх байхгүй. Фестивал энэ жил 3 хоног болсон. 3 хоног болсон шалтгаан болохоор 4 хоног бол арай урт байна. Тэгээд үзэгчд маань ядраад байсан. Тэгээд ядраад байсан учраас яг 3 хоногтой яг гоё час те хийгээд явчихъя гэдэг. 4 хоногоос 3 хоног болсон ч гэсэн артистуудын тоон цөөрөөгүй. Артистуудын тоон яг хэвэндээ энэ жил 124 артист 17 улс орноос ирж байгаа. Тэндээс 32 нь гадаад хамтлаг уран бүтээлчд байгаа. Энэ дээр шалгуурын хувьд бол юу байгаа вэ гэхээр мэдээж хөгжмийн чанар байгаа. Тэгэхээр тэр артистыг хэрэг олон хүн мэддэг, сонсдог доо биш. Ерөнхийдөө тухайн артист өөрөө хөгжим судлаачдаас хэрэг өндөр үнэлгээ авсан. Тухайн урсгал жанртай хэрэг хамтлагуудад нөлөөлсөн, гаргасан цомгууд нь хэрэг өндөр чанартай юм цомгод байсан гэдэг нь бол гол шалгуур байгаа. Тэгээд ер нь бол Playtime бол дандаа л би яг өөрийнхөө хүсэж байгаа байдлаараа Playtime-ыг хийдэг. Энэ Playtime фестивалыг өөртөө зориулж хийнэ гэдэг чинь би бол хамгийн их зүрх сэтгэлээ гаргаж байгаа гэсэн үг. Тэгээд зүрх сэтгэлээ гаргаж хийсэн зүйл бол үзэгчдэд хамгийн их таалагдах болов уу гэж бодсон үднээс. Мөн үзэгчдэд зориулан 2 болон 3 өдрийн тасалбар худалдаалж эхэлсэн байна. Тасалбар баталгаажуулалтын системийг үргэлжлүүлэн ашигласнаар хуурамч тасалбарын эслийг бууруулах боломж бүрдсэн байна. Үзэгчдийн аюулгүй байдал, тав тухыг сайжруулах хүрээнд хяналтын камерын сүлжээ, хамгаалалтын зохион байгуулалт, ариун цэврийн байгууламж болон үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлсэн байна. Мөн автомашины зогсоол, нэвтрэх болон гарах урсгалын төлөвлөлтийг шинжилж, фестивалийн талбайн хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулсан байна. Харин төлбөр тооцооны технологийн шийдлийг M-банк хариуцсан ажиллаж байгаа бөгөөд вендор болон спонсор байгууллагуудын төлбөр хүлээн авах цэгүүдэд ухаалаг төхөөрөмж суйрлуулж M-Pay төлбөрийн системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.